За та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 4 сарын 4 буюу лав гараг байна. Энэ 5 дахь өдөр буюу 4 сарын 6-нд гэмтлийн блокийн шалгалт болно. Нийтдээ 5 өртөөтэй. Гэмтлийн өртөө, ревматологийн өртөө, сэргээн засах антом, мис заслын ингээд 5 өртөөтэй. За энэ 5 хичээл уншиж бэлдэж байгаа. Тэгээд өнөөдөр бас антомын шүүлэгтэй. Тэгээд ингээд юмаа уншаад тэгэж гэсэн чинь 4 дахь өдөр гэмтлийн хичээлийн шалгалт дүн гаргана гэсэн. Тэгээд тэрийгээ бас унших нь байна. Тэгээд 5 дахь блокийн шалгалтаа өгөөд тэгээд хагасаа өдөр олимпиадтай. Тэгээ хагасаа хүртэл ерөөсөө амархгүй ингээд явж байна. Оройны антомын шүүлэг юм хязгаарын судас мэдрэрлэр шалгалт шүүлэг аман. Тэгээд энэ атласны бараг 190% яарна. Шүүлэг аман. Би 3 зураг сонгоод тэрнээрээ шалгалтаа бичээд тэгээд өгнөлдөг. Иймэрхүү зургууд шийдэлх нь. За тэгээд уншлаа. За антомын шүүлэг өгөхгүй 111-ийн гадаа ирсэн байж байна. Эм олоод аваа. За хэсэг юм уншиж байгаа байна. Одоо харахад суудаас гараа явж байна. Өнөөдөр антомын шүүлэг тэгээд тэнгэр мэдэг л болсон. Дайж байгаа. Маш ч маргааш гэмтлэхэд гаргачаад нөгөөдөр блокийн шалгалтаа өгчүүл бас нэг сайхан сэтгэл санаа амрах гад байна. За өнөөдөр тэгээ харж одоо үлдсэн антомынхоо асуултуудыг жоохон бэлдэнэ гэж бодож чинь тэгээ маргааш сэргэн засах уншичвал бас мис заслаа уншина. Нэг унших юм амар их байгаа. Амжуулах баха. Автобус нарын судалгаа цараа сайхан явж байна да. Загтийн процессор одоо буугаад дахид дамжаад цаашаа 2 буудал явж иж очих юм байна шүү. За ингээд гэмтлийн имлэг дээр ирсэн байж байна. Одоо иш хичээл оргоо дүнгээ гаргах шүү дээ. За тэгээ имлэг рүү орцгоё. За одоо дүнгээ гаргах гэдэг үрээд ирсэн байна. Манай ангийнхын зогсож байна. Барч яваа. Энд ангийнхан дүнгээ гаргах гэж зогсож байна. Эхнээсээ хишээд ихнийхэр орж байна. Манай энэ бичлэгт нэг охин гэлүм ярмаар байна гэсэн. Тэр охиныг одоо та бүхэндээ хуулцуулъя. Маги. За, сайн уу? Шалмуу нэ аим зэрэг. Гэмтлийн дүн гаргаад одоо гараад ирлээ. Одоо ингээд гэмтэлтэй байхаж баг ойртой ирэхгүй. Ингээ явъя да. Одоо маргааш гэдэг өдөр үлдлээ, нөгөөдөр гэдэг өдөр үлдлээ. Амттай хичээсээр байх болно. Сайхан харж хоолундаа хийж идчихээ. Тэгэл өргөжлүүлээд ширээн дээр суудаг ажил хийндээ. Газ гэмтэл сайхан орж дуслаа. Чи бүгдээ хэдэн сар орсон бэ? 2 сар орсон. Тэг 2 сар. Тэг 2 сар ороод өнөөдөр дусчлаа. 2 сар. Тэгээ маргааш яг чихнээсээ ингэ шалгалтаа өгөөл хүмүүс нь дуслаа. Тэгээ хоолны блок хийлээ. Тэгээ нэгд өдөр хоолны блок. Хавт өдөр блокийн шалгалтаа өгөх чинь 39 гадаа ирсэн байж. Тэгээд унших хэвээр 5 хичээл хийгээсээ гэмтэл ревматологи, сэргээн засах уншсан антомоо хутуу ирсэн байгаа. Тэгээ бухад ингээд ор. Тийм байдлаар чи манай фотографийн дээр одоо ингээд байж байгаа.
Сая эмнэлгийн бодлогын тестийн шалгалт өгчөөд гарч ирж байна. Одоо 111 рүү. Одоо аман шалгалт руу явцгаая. Тестийн шалгалтаагаа мартчих. Тэгэл сайхан бодож байгаа л дугууллаа. Дугуулах юм байгаагүй бичих юм байлаа. Толгой муухай тестээр ажиллауллаа. Тэгээд би өдөртөө тестэн дээр нэг одтой биш байд юм уу дандаа. Аман дээр л жоохон сайхан. 15. Ойкгийн тест байгаагүй. Гайгүй. Антомос байгаагүй. Одоо нэр орж антом уншихгүй бол манай антомын багш нар жоохон амар чанга гэж магадгүй. За баяр. За яг одоо энэ хаалга онгоход манай өртөөнийхөө шалгалт руу орох гэж байна. Нэг юм болж байгаа шиг байна. Балтай орж ирээ гинэ. Чирээ guys. За тэгээд ийшээ орё доо. Хоёроо шалгалт чи ямар шүү байсан? Гоё. Хайг авсан уу? За. Тэрсгэл хангалуун байна. Шилжлийн бодлогын шалгалтыг маш амжилттай давсан ангийнхандаа баяр хүргэцгээе. Шалгалт нь одоо орсон байгаа. Бид нар айгүй гоё сэтгэл хангалуун оноогоо авч чадсан бол маш баярлалаа. Эмгэг судлалын улсын олимпиадын 2-3 чатанд оролцсон. Багууд маань ирсэн байна. Амар олон таньдаг хүмүүс байна. Дандаа 5-р курсын том ага анинер байна. Дандаа тамийнхан байна. Сайн уу ихчээ. За. Амар дараахан болцоо. Манай багийн хоёрыг хараарай нэрээ. Манай хамтран зүсгэгчд байна. Нэг нь ачиж. Яг зөвхөн байгаа шүү. Яг зөвхөн байгаа би. Магаас хамгийн их оноотой үлдсэн ихний 5 шалгалт. Хамгийн бага оноо авч үлдсэн цагаа явуулаа. Яг л нэг юм ажиллаж байна. Хоёр дээр том баг дээр их хөнгөн тавьсан байна. За зөв хариултыг. За би биш байна. За ди биш байна. Си биш байна. За ди биш байна. За томчтой. За За ямар ч дийлэх эмгэг судлалын 2 дугаар олимпиадын тэргүүн байрны шагналыг Эрдэнэхүү багш маань давтуулна. Тэргүүн байрны сүүлийн багш нарын үнэлгээгээр 21 оноо, нийт оноогоор 64.1 оноогоор CAP баг шалгалтаа. За баяр хүргэе шагналаа авч яваарай. За баяр хүргэе буруу октийн баг шалгалсан байна. Сая нэг олимпиад мод уусаад гараад ирлээ. Тэгээд өөрхөн урсгалын зүйл өгч байна. Минь байна. Тэгээ өргөжлөлөө сургууль дээр болж байгаа. Яаралтай тусламж явуулсан ах болоод гараад ирсэн байна. Одоо ингээд бэлтгэл ажлын явагдаж байна. Би ингээд бас үзэгчээр суучлаа. Хараад хад манай сургуулийн оюутнууд бол үнэхээр хичээнгүй гэдэг нь бас амар мэдэгдэж байгааз. Сайхан байна. Байранд орсон багууд үнэхээр хүчрэг байлаа. Бүгдээр мундаг. За тэгээд одоо энэ яаралтай тусламж олимпиадыг үзэх одоо
яваа улайч гимших. Тэгэхээр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр бол утсан маань унтраад бичлэгээ дуусгаж чадаагүй байгаа. Өчигдөр бол миний амьдралдаа одоо үзчихсэн олимпиадууд дундаас бол хамгийн их одоо юм өгөхөөр их хөдөлмөрлсөн юм жинхэнэ ингээд үршин өгдөг юм аа гэдэг ойлгосон тийм сайхан үйл ажиллагаа байсан. Хамгийн гол нь тэгээд бас очиж ялахтаа биш. Очиж бусдаас туршлага хөндлөх, мэдэхгүй зүйлийг мэдж авах гэдэг зүйлийг бол маш сайн ойлгосон байгаа. Тэрхүү олимпиадыг бол маш өндөр түвшин зохион байгуулж өгсөн зэк клубын мундаг чадварлаг залуус бүхэнд нь маш баярлалаа. За тэгээд цаашлаад бол яалтаа туслаж олимпиадаас сууж үзэгч хийсэн. Тэгэхээр бол бас залуус маань одоо өөрсдөө чөлөөлөж бусдаач боломж хүргэх боломжийг бол маш сайн зохион байгуулж илээ. Энэ бүхнийг харахад бол ерөөсөө залуус бүгдээрээ зүгээр суух байгаа, хөдөлмөрлөж байгаа. Бусдын ч төлөө, өөрсдийнхөө ч төлөө. Тийм болохоор тууштай, зогсшгүй. Тэгээд заавал хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд хөдөлмөрлсөн цагт чиний бавьяа эзэн цаг үнэлэгдэнэ. Тэгээд заавал яасан дамын шийдэн гэж ямар нэгэн зүйлд оролцохгүй гэдэгт оролцож өөрийнхөө мэдэхгүй байгаад ичгэн ч гэсэн зүйлээ олж мэдээд өөрийнхөө дутууг гүйцээгээд явах шиг сайхан зүйл байхгүй. Тэгээд өчигдөр бол надад бол тийм аймаг гоё өөр өгөөж өгсөн тийм гоё үйл ажиллагаа байсан шүү. Тэгээд дээрэс нь 2 сар хаасан Facebook бол нээсэн. Facebook байхгүй хугацаанд бол би бол өөртөө өөрийнхөө цаг хугацааг бүрэн зориулж чадсан гэж бодож байгаа. Одоо гадаа явж байхад л хүртэл ингээд үлээж байгаасаа тэр наад тэнгэрийн өнгө зам гарч байгаа хүртэл ингэж байгаадаа ингэж талархаад бүх зүйлийг ингээд биеэр гоё яг гоё мэдэрчээсэн. Тэгээд ер нь бол хийх ёстой зүйлсүүдийг бүгднийг сайхан ингэж замгатай, цэгцтэй, цаг хугацаагаар зохицуулаад хийгээд бол надад маш амар байсан. Өөрийнхөө эрүүл мэндийг ч бодлоо. Facebook ертөнц байхгүй байсан хугацаанд надад хамгийн их хэрэг болсон. Би хамгийн их талархсан зүйл нь болохоор подкаст байсан. Тэгээд подкастныхаа хөтөлбөр залууд маш баярлалаа. Бусдыг өөртөө цуг өгчөж дэвшгэд. Одоо нэг тусдам болж байдаг. Гоё. Одоо би бичлэгийг үзээд одоо таалагдвал лайк дараад бусдтай хуваалцаа. Тэгээд өргөлж цуг өгөхөд баярлалаа. Алай яваа. Сайн бай.